Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд зөвшөөрлөх үйл ажиллагаа явуулж байсан 1538 төрийн үйлчилгээний цэгийг албатан буулгасан. За тэгвэл засгийн газраас 146 үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй гэх мэдээлэл гаргаснтай зэрэгцэн төрийн үйлчилгээний цэгүүдийг иргэд буцаан байршуулж эхлээд байна. За өөрөөр хэлбэл засгийн газар болон нийслэлийн шийдвэр бодлого уялдаагүйгээс хөл толгой нь олдохгүй нөхцөл байдал үүсэж байна. За үзэгчдээ бид Багшийн дээдийн автобусны бодлоос мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгөрсөн жил 310 гаруй түүзийг бол одоо явган хүний замд саад олж зөвшөөрлгүй баригдсан гэдэг шалтгаанаар албатан нүүлгэн шилжүүлсэн. Яг энэ шалтгаанаар энэ Багшийн дээдийн номын мохлгуудыг бас албатан буулгасан. Гэвч одоо тэр цагаас хойш номын мохлгууд ийм асар майхан хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол ойрын хугацаанд одоо дулаарсантай холбоотой мөн засгийн газраас гарсан шийдвэртэй холбоотойгоор түүзнүүд одоо асар майхан хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлснийг та бүхэн харж байна. Түүнчлэн одоо түргэн үйлчилгээний цэг буюу түүзнүүдийг шөнө оройн цагаар зөвшөөрлгүйгээр энэ мэтчлэн одоо нууцаар байршуулж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Үүзэн бол нэтлээ очин ихээр нь өөрөө хавааран гүн гойж гэрлүүгэн болгосон. Тэрнээс өмнөх нь бол 3-4 жилийн өмнө хураагаал аваад явсан. Ойноос нь хөөцөлтөөчгүй параатагаал уцсон. Саянаас л гарч ийн сарч болоогүй энэ гараад дулаархаар гарыг л хүмүүсийг гэрч байж чадахгүй би гарна гэсэн. Энэ амтэн зөндөөл байгаад хахад хураавал зүгэл ичиг далын өнөөд 60 хэдэн цагдаг нэг хэлтүүд очиж аваад гэсэн. Одоо энэ майхан шиг ийм асрыг хизэнээс байрлуулж ажиллаж байна. За ах нь бол өгөөсөө түүз ажлаас хойш дарааных нь өөрөө ийм төмөр ягаал гагнуулаад яаж байгаа. Нэг хэсэг ерөөсөө хэдэн сар номоо зараагүй. Тэгээ хүнч би ч дандаа оюутан хүүхдүүдтэй сургалтын төлбөр хоолнд аргагүй ирэхэнд би дүүрдээ очиулаад яг асартай майхантай худалдаа гэсэн зөвшөөрөө гэж тэгэл асраа барьсан. Тэгээ энэ үйл асар бариад гайгүй байх бол үсэж байна. Хулгайд юм алдаж юусоо болохгүй юм бил хэцүү юм бил. Өрнөөс өрний хооронд, зээлээс зээлийн хооронд байдаг бол тэргээ төлж чадахгүй хураагдаад маш их хүндрэл гарсан шүү дээ. Өөр хүүхдийн сургалтын төлбөрийг ч төлж чадахгүй дээрээ тулаад ямар сайн тал ингээ өвлийн үетэнд бид нар ингээ гадаа өвлжингөө юм майхан тэр үлээ зогсох уу? Амьдрахыг л тулд. Хүмүүсүүдийн лаж амьдрал бах та. Тэгээ уул нь байжвал зүгээр шүү дээ. Заримдаа авах юм гардаг шүү дээ. Одоо зүгээр жирийн одоо хүмүүс яаж амьдрахыг нь тодорхойлж шийдлэл гаргаж өгөөгүй мэт түүцийг шууд одоо буулгах нь буруу байсан. Гэхдээ үзэл сурталчилгын тал дээр хараад тэгээ түүцээ ажиллуулах нь зүгээр байхаа. Гэхдээ түүц байхгүйсэн дээр хаа. Тэгээ нөө түзээрээ дамжаад нэг Америк даалт эдэнсээ хүчээд байдаг байхгүй юу? Нэгэн төр өөрөө ажлын байр гаргаж чадахгүй. Гас хоош. Төр дараа олохгүй. Өөрөө өөрсдөө аваад үйлчлэгээ нээж болохоор би тэр талаар нь зөв гэж боддог. Засгийн газраас өнгөрсөн 7 хоногт хүнсний зах худалдааны төв, өсчин, ресторан, зочид бодол, бар, фитнес зэрэг 146 үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй гэж мэдгдсэн. Мөн үүнд мухлаг багтсан нь иргэд түргэн үйлчилгээний цэгийг иргэн байршуулах шалтгаан болж байна. Харин нийслэлийн удирдлагууд түргэн үйлчилгээний цэгийг иргэн байршуулахгүй гэж мэдгдээд байна. Ерөнхий сайдын зөвшөөрлүүдээс ингээд чөлөөсөн юмдаа түүц бол байхгүй байна. Түүц гэдэг зүйл. Одоо тэгэхээр бол түүц гэдэг зүйл рүү яаж юм түүц эрхлэгч ард иргэд маань бол яг энийг одоо урдаа бариад одоо бид түүцээ барих гэдэг. Одоо ингээд нэг түүц гэдэг асуудал чи дахиад нэг жоохон Улаанбаатар хотын хөгжил нь өөрөө урагшилмаар хэдүүлээ урагшаа алхах тийм ээ. Хэдүүлээ урагшаа алхахлаад энэ түүц гэдэг зүйлээсээ салъя. Энэ мэт засгийн газар болон нийслэлийн уялдаагүй ойлгомжгүй байдал төөрөгдөл үүсгэж дүүргийнхэн дунд нь яах учраа олохгүй хадан тавчуулагдсан халиуны зулцгаатай байна. Дүүргүүдийн хувьд түргэн үйлчилгээний цэгийн үйлчилгээ эрхлэгчдтэй уулзаж үйл ажиллагаа явуулах байршлуудыг зааж өгсөн ч тэд хотын зах хүн баг зорчдог гэдэг шалтгаанаар зөвшөөрөхгүй байгаа гэсэн юм а. Гэвч энэ зур түргэн үйлчилгээний цэгүүд шөнө оройн цагаар нэг нэгээр нэмэгцээр хөрөнгө мөнгө зарцуулж нүүлгсэн ажил татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсэж нөхцөл байдал эргээд хуучин хэвэндээ орох эрсдэлтэй байгаа юм а.